Ээж нь шоронд орж аав нь авахаас татгалзсан 3 ихэр хүүхдийг авах асрамжийн газар олдохгүй байна. Улсын хэмжээнд нэраа хүүхдүүдийг хүлээн авдаг асрамжийн газар ганцхан байдаг нь хүүхдийн төв сувилал. Гэвч тус сувилалд ор байхгүйгээс 3 ихэр охин эгчийн хамт хамгаалах байранд 4 сар орчим амьдарч байна. Хүүхдүүдийн ээж заллингийн давтан хэрэгтэй тул 7 жилийн ял авчээ. Улмаар давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бол аав нь хүүхдүүдийг авахаас татгалзаж асрамжийн төвд өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин ээж нь хүүхдүүдийг хамгаалах байранд байлгаж байхыг хүсжээ. Хүүхдүүдийн маань хувьд бол бас сонсголын бэрхшээлтэй, хоёр нь сонсголын бэрхшээлтэй байгаа. Тэгээ 3 ихэр. Тухайн хүүхд маань бас 3 настай эгчтэй ингээд нийтдээ 4 хүүхдийн асуудал байгаа. Тэгээд халамж асрамжийн төв шилжүүлэхээр одоо бидний захирамж гаргуулахаар хүүхдийн эрхийн хууль зүйн хороо маань хуралдах гад байж байна. Уг нь бол энэ нөгөө нагцлалын эмээ дээрээ байсан тухайн хүн маань нөгөө унж татдаг. Тэгээд нөгөө хүүхдийг асран хамгаалах боломжгүй 80 гарсан буурай байдаг учраас одоо энэ хүүхдүүд маань яалтчгүй ингээд улсын асрамжид одоо бид хамгаалах байранд авчаа байж байгаа. Та бүхэн хэд хоног олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа дараах мэдээллийг ерөнхийд нь мэдж байгаагаа бичлэг хийх болсон шалтгаан маань хэн нэгний буруу зөв шүүх гэсэнгүй. Хүний л амьдрал болсон янз бүрийн бэрхшээл асуудал хөрж байдгийг та бүхэн минь надаараа хэлэлцгүй мэдэх үзье. Монгол улсад ихэр хүүхдүүдэд ямар тусламж тэтгэмж олгодог талаар мэдээлэл оруулахыг зорьсон болно. Монгол улсын халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар 2013 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж ирсэн тухайн хуульд 4 хүртэлх насны 2 ихэр хүүхдэд 1 удаадаа 1 сая төгрөг, 3 ихэр хүүхдэд мөн 1 удаадаа 3 сая төгрөг тус бүр олдохоор заасан байдаг байна. 1 удаадаа гэдэг нь 1 жилдээ гэсэн үг биш. 1 л удаадаа 1 хүүхдэд тэтгэмжийн хэмжээ юм аа. Өөр ямар нэгэн орон байраар хангах талаар огт заагаагүй байна. Би бол бодохдоо олон ихэр хүүхдүүдийг орон байраар улсаас хангадаг гэж ойлгодог байсан. Өмнөх жилүүдэд мэдээллүүдэд болохоор тэр аймагт одоо жишээлбэл 3 ихэр хүүхд төржээ. Тэд өөрөө байраар хангалаа, бэлгэллээ гэсэн асуудлууд яригддаг байсан. Энэ бүх мэдээлэл маань ерөнхийдөө тухайн аймагуудын удирдлагаас авч хэрэгжүүлдэг зүйлс юм байна. Тухайн бичлэгт яригдж байгаа 3 ихэр болон түүний эгчдэр Монгол жангун гих маань очиж өөрийн хийд зүйлсээс өгч иргсэн байсан. Тэгээд өөрийнхөө хувьд бол Монгол жангун гих хойгчд маш их баярлалаа гэж хэлье. Монгол улсад сүүлийн жилүүдэд хүүхдүүдтэй холбоотой сэтгэлхэн мэдээллүүд юу н гарах болсон. Ийм эцэг их нэрийг зүүх болсон иргэд маань ухамсартай байгаач гэж хүсье. За тэгээд бичлэгт яригдж байгаа 3 ихэр болон түүний эгч нь ээжтэйгээ хурдан уулзаж жинлэг бүтэн байгаасаа гэж бичлэгээ дуусгая да.